that body. Girl, look at that body. Girl, look at that body. I work out. Girl, look at that body. Girl, look at that body. Hey, Баянхын блог таамтайгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өөрийн хэмжээнд та бүхэнд тодорхой хэмжээний бас зөвлөгөөг хүргэж чадж байгаа гэдэгт бол бүр итгэлтэй байна. Өнөөдрийн үед бол би мөрний засал хийн. Тэгээд мөрний засал хийхдээ юун дээр анхаарах уу? Хэрхэн хөгжүүлэх үү те? Ямар дасгалыг хийхдээ юун дээр анхаарах уу? Дараа нь нас ямар хөө байвал илүү тохиромжтой вэ гэдэг талаас би зөвлөгөө хүргэхээр боллоо. Тэгээд тань таалагдна гэдэгт итгэлтэй хамтгаараа. За тэгээд эхний засал мэдээж нуруугаа халаана. Нэг 2 3 За эхлээд мөрөө бол маш сайн халаах хэрэгтэй. Мөрний уртал, артал, хажуу талаа тий. Тэгэхээр хөнгөн юм жижигхэн гэнтэл аваад өөр тохирсон хэмжээгээр. За тэгээд мөрөө аллана. 1 2 3 4 5 6 7 8 9 10 дэшэглээ. 1 2 3 4 10. За мөрний уртлаа 90. 1 2 халаалтаа маш сайн хэвээр 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 За ингээд мөрөө маш сайн халаасны тохиолдолд үндсэн дасгал буюу мөрний үндсэн одоо штангтай шахалтыг хийх гэж байна. Үндсэн штангтай шахалт хийхдээ бол хүмүүсийн хувьд нэг одоо хамгийн тань ачаал өгөх буюу хамгийн хүнд жингээр хийх дасгал. Тэгэхээр багаар одоо мөрөө маш сайн халаацсан болохоор араас нь одоо үндсэн төлөвлөгөөг орё. За дасгалыг хийхдээ гараа ингэж барьж болохгүй. Гараа яг гүйцэд барьлаа. Таны гар урдаас харахад ийм тэгш өнцөг үүсгэж явах хэвээр гар чинь. Яг юм дөрвөлж өнцөг. Түүнээс ингэж барьж болохгүй. Бас сэтгэхий хол барихгүй. Яг өөртөөхөө одоо үе мөчөд тохируулаад за тэгээд авлаа. Эндээсээ бүр яг энэ амдэрэл болоо. Амны харалтаа. 1 тэрнээс бүр юм доош болох шаардлагагүй. 2 3 4 10 1 2 3 4 5 За мэдээж дасгалаа хийж явахдаа биеэс хүч гарах буюу түлхэхтэй та амсгаа гаргаж явах ёстой. За тэгээд ингээд эхлээд бол хөнгнөөсөө гоё бие гоё мөрөө хүчт халаагаад тэгээд өөрийнхөө зовлонгүй хин нэг дэмжлэг авахгүйгээр 10-аас 12 өргөх юм бол таны одоо максимум жим буюу хамгийн их чинь гэсэн үг. За тийм учраас жишээ нь та магадгүй 80 кг-аар 10 хийгээд 11 тэгэхэд дийлэхгүй бол тэр бол таны хувьд хамгийн одоо тулцсан буюу хүнд жиг гэсэн үг. За тэгэхээр тэрнээс илүүгээр нэмж хүнд жилүү дайрах юм шаардлага байхгүй. Тэгээд
За тэр үндсэн хүн жингийнхаа давтж байгаа тохиолдолд 70-аас 80 орчим хувиар. Жишээ нь та 80 кг жингийн 70-80 орчим хувийг нь одоо 60 кг гэсэн үг тийм. Тэр жингээр 15-аар 4-д орох хэрэгтэй. Тэгээд бэлтгэл хоорондын амралтын хугацаа бол жишээ нь одоо би яг энэ ярьж байгаа хавцад бага зэрэг амьсгаад чинь энэ амьсгаа гүйцэд дарагдсны дараа хоёр дахь оролтоо орно. За одоо ингэж жингээ нэмцгээе. За мэдээж сандал дээр суулаа. Нурууга түүчээд хотоож өгнө. Ингээс. За тэгээд. Алла. 1 2 бас та бүхэн нэг зүйл сануулчихлаа. Бидний бэлтгэлийн хамгийн одоо эхний хоёр дасгал бол одоо таны үндсэн одоо өнөөдрийн жишээнд та магадгүй 10 дасгал, магадгүй 5 дасгал хийгээр сонгосон бол эхний хоёр дасгал бол таны тухайн өдрийн одоо баг 50-60 орчим хувийн ачааллыг авч явах хэрэгтэй. Жишээ нь та эхний хоёр дасгалаа маш сайн чанартай өгөх хэрэгтэй. Ягаад гэхээр тэр чинь мэдээж хүн одоо үндсэн дасгалууд буюу мөрийг бүхэлд нь ажилуулах. Жишээ нь одоо мөрний үндсэн шахалт дээр одоо миний мөрний ард урд тий шүү бүх хэсэг жигд ажиллаж байгаа. За энэний дараа мэдээж би гантилтэй дасгал хийн. За энэ хоёр дасгал дээр л би өнөөдрийн баг хамаг хүчээ гаргана гэсэн үг. За тэгээд тэрний дараах алдлалт мөрний уртал, мөрний артал ч юм уу тий эдгээр жижигхэн одоо салгаж хийж байгаа дасгалуудыг бол тийм хүнд бол хийх шаардлагагүй. Тэгэхээр хамгийн ихний хоёр дасгал дээр маш сайн төвлөрч, маш сайн анхаарлаа хандуулж, бас маш сайн болгоомжтой гэх ёстой. Энэ дасгалыг эхний хоёр дасгалаа хүнд хийж таны булчингийн мас аавна. Булчингаа мэдээдсэн хөөлгсөний дараа артал, уртал, хажууд гэдгээр нь салгаж хийх юм бол таны булчингуудын одоо жижиг ширхгүүдийг сайн ажилуулж илүү гоё тийм ховлон тодорсон бидний хэлдгээр тийм лярцгар илүү гоё тод болж өгнө гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд миний хувьд бол энэ бол яг одоогоор би нэг 70 кг хийсэн байна. Энэ бол одоо миний тулцсан чинь энэ жингээр одоо би 12-оор 4-д оролт юм. Саяны өмнөх нь бол дандаа халаалт байсан. За орцгоё. За мэдээж нурууга маш сайн түүж. За тэгээд нурууга маш сайн түүжээд бэлэн байлаас хангаад за хөлөө зайлт биш. Хоёр хөлөө ер нь бол хоёр хөлний өсгий бол гацсаж ойлгох хэрэгтэй. Хоёр хөлдөө сайн ингээд тулж тулгуураа олоод тэнцрээ болно. За тэгээд толгоогоо гоё сандалтай гоё тэгш энэ талтай биш. Эсвэл энэ талтай биш те. Яг голлуулаад гоё нурууга түүжээд за ихний оролт. 1 2 3 чанга шүү. За одоо мэдээж инженеэр би амарч хагаад tad 3 оролтог хийнэ. Эхний дасгал ингээд 4 ороод дууслаа. Одоо араас нь гантилтэй дасгал хийн. Тэгээд эхний дасгал мэдээж миний үндсэн биеийн сүр хүчийг хэмж мөрийг үндсэн объемоор хөөлөж өгсөн. Одоо харин гантилтэй дасгал хийж би саяны хөөсөн булчингаа илүү хэлбэржүүлж чанаржуулах хэрэгтэй. Нэг 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 За ингээд инженеэр бол би нэг бас дахиад 15 дугаар 4 удаагийн давталтыг хийн.
амралтын хугацаа одоо тавхан анзаарж байгаа. Би маш их айхалцсан. Тэгэхээр би дараагийн оролтыг бол дийлэхгүй. Тэр өөрийгөө жоох амрааж байгаа. Тэгээ хоёр дахь оролтод орно. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. May I have your attention, please? May I have your attention, please? Will the real Slim Shady please stand up? I repeat, will the real Slim Shady please stand up? Cause I'm Slim Shady, yes I'm the real Shady. All you want is Slim Shady, that's just it. Гэнтэлтэй дөрөвт давтал маань дуслаа. Сайн чанга байна. Одоо үндсэн хоёр цал хийсэн болохоор араас нь мөрний уртал, артал, хойтол гээд хажуутал гээд жижигхэн болчихгоо да. Гоё олон тоогоор олон давталтаар хийгээд чанаржуулна гэсэн үг. За тэгээ саяны цэцлэг хийхэд бас нөгөө нэг босоо хийхэд нуруунд маш их ачаал өгч байгаа. Тийм тохиолдолд бас та магадгүй анхны удаа хийж байгаа бол эсвэл анхны хичээлж байгаа хүмүүс бол сандал дээр суугаад те бас хийж болно. Хоёр гараараа зэрэг. За жишээ нь бас та хүн үзүүлээ. Авлаа. 1 нүрийн урталт 2 3 4 5 6. Энэ процесст одоо дэшээ те эндээс 1 яг мөрний уртал энэ хэсэгт 2 дэшээ хот амсаа гаргана 3. За магадгүй нөгөө талд бас мөн адилхан. Яг мөрний уртал хэсэгт 1 2 3. Yeah, all the crazy shit I did tonight. Хамгийн чухал дасгал энэ дээр манайхан бас анхаарах ёстой. Гараа хэтэрхий бас юм дээшээ биш. Энэ яг юм шувуу далавчаад илгэж байгаа юм шиг байралт байна. Эндээс зарим хүмүүс энийг алдчихдаг. Энэ биш. Энэ одоо эндээс харахад бол энэ хэсгэр нэгэд үргэлж өнцгөөсөж явах хэрэгтэй адилхан. Бас энэ гар ийм дээшээ байхгүй. Бас юм битгий юм яг ийм хөө байх болно. Түүнээс эсвэл энэ хавьд ингэж гэдэг зарим хүмүүс ийм биш. Яг гоё ийм хөө хэмнэлт. Таг би харуулъя. Зурга 7 8 9 10 1 2 3 4 5 жишээ хөнгөн жигээр тагуул харуулъя. Эндээс энэ процесс. За би хөнгөн жигээр үзүүлэх нэгвэр. Эндээс та хөлөө тавьд гуйны урд хэсэгт юм хөө. Хажуу талаас биш. Яг төдөх шиг урд бол биш. 45 градусын налууд гуйны
эндээс энэ процесс. За жишээ нь та бүхэн харуулъя. Ийм амар дээшээ биш. Ийм огцон дээшээ юм биш. Эндээс таны яг ийм хөтөвшөнд мөр яг чангарна. Сэрвэгээ зарим хүмүүс чангацдаг ингээд ингэх шаардлагагүй. Сэрвээгөө сул тавиад за эндээс энэ яг эндээс ингэж болохгүй. Анхаарах зүйл яагаад тэгэхээр та бүхний энийгээ төгжиж тоогоо төгжиж бүрэн яг ачаалдаг нэ. Тэгэхгүйгээр гараа зарим хүмүүс ийм алдаа байдаг. Эндээс ийм алдаа байдаг. Ингээл таны мөрлөө орохгүй шуур ороод байгааз. Тийм учраас тэгшлээ. Эндээс төгжлээ. Энийг төгжсөн. Тоогоо төгжлээ. Одоо зөвхөн энэ хэсэгтэй. Ингээд яг энэ ч орно. Тэгэхгүйгээр ингээд өгчмөл энд орохгүйгээр энэ давхар ороод байгаа гэсэн үг. Гол зорилго маань мөрөнд орох гэж байгаа болохоор энэ. Тэгээд бид нэр ийм амир дэш болох шаардлагагүй. Яг энэ процесс. За дахиад эндээс 1 2 сэрвэгийг чангалахгүй, ингэж чангалахгүй болохгүй. Эндээс сул тавилаа. 1 2 3 4 5 энэ мөрний алдлалт гэдэг энэ сул дээр бол одоо жишээ нь манай шавныраас бол нилээд их буруу хийгээд идэг. Яг тэгэхээр бас нилээд бас хүнээс эвдүү шаардсан болохоор маш сайн анхааралтай бас та бүхэн бодох хэрэгтэй эндээс тий. Урдаас хадад энэ дөрвөлжин төвшөнд энэ төвшөнд бослоо. Энэ төвшөнд жишээ нь одоо энэ төвшөнд дөрвөлжин төвшөнд очлоо. Бослоо яг эндээс энэ төвшөнд. За тэгээд энэ маань мөрний одоо сайн хөөсөн байгаад хоёр тал руугаар тэлж өгөхөд хамгийн чухал дасгал. Тэгээд энийг бас өөр янз янзаар хийдэг. Жишээ нь та мөрнийхөө ард хэсэг рүү одоо энэ хэсэг энэ болчин руу хийхийг хүсэж байгаа бол бас эндээс тэ урдаас аваад энэ төвшөнд хийж болно. Энэ төвшөнд. За жишээ нь та бүхэн хөнгөн жигээр харуулъя. Эндээс авлаа. Эндээс 1 2 3 4 хажуутлаас нь 1 2 3. За энэ тав анзаарч байгаа хэ. Яг ингэхээр бүрний ард хэсэг чангарч байгаа. За тэгээд энэ дасгалтыг бол 15 болон түүнээс дээш тоогоор магадгүй та ачаалах гайг бол 25 30 тоогоор ивэл маш сайн. Олон ялангуяа тийм бие олон хийгээд ихлээр янгин жиглэн мөрөсгч юм. Тэгэх юм бол та илүү сайн орж ингээд улам сайн гүрийгээд янгтал нь 25-аар ч юм 25 тоогоор 4 удаа хийвэл илүү гоё мөрчин хөгжиж гоё болно шүү. Миний бол одоо хамгийн дуртай дасгал. I'm hearing what you say, but I just can't make a sound. You tell me that you need me, then you go cut me down. Wait, tell me that you're sorry, didn't think I'd turn around. Say that it's too late to apologize. It's too late. I said it's too late to apologize. It's too Амарж явах хэвчтэй хүмүүс хэлдэлтэй ус өр нуух уу их уу бол бас болохгүй эсвэл ус уухгүй гэж ярьдаг. Бэлгийн оронд маш багаар бусад болгоны хооронд болж өгвөл баг усууж үл илүү сайн таны булчин маш жижиг булчингууд маш сайн ажиллана. Тэгээд тэр булчингууд сайн ажиллахаар та дасгалаа гүйцэтгэж чадна. Жишээ нь та 10 хийгээд ядрахгүйгээр 12 ч юм уу чанартай сайн хий гэсэн үг. Тэгэхээр бэлгийн нүнээр бас усаа багаар заавал ууж явах хэрэгтэй шүү. Хоогоо энэ доош ойлгохгүй. Аль дээш өрөж үү? Хоогоо дээш. Баян блогтой хамт байгаарай. Дараагийн зүйлгээр дараагийн блогоор уулзцгаая.